Хэрэв танд энэхүү зохиол таалагдсан бол та бүтэн хувилбарыг M-Book аппликейшнээр сонсоорой. Аудио үзүүлж байна. Хэрэв та бэлэн бол жихвч эзэн. 11-р хэсэг. Охин нь хөдөлсөн чигтэн өмссөн хувцснаас өөр зүлгүү гарч ирсэн баясгалан хэрхэн мэдэхгүй эргэлзэж ийш тийш харан зогсно. Харин Мишель хурц нарны гэрлээс нуугдах маягтай аавынхаа араар орж зогсов. Тайван амгалан байсан амьдрал нэг л өдөр хөмөрсөн тогоо шиг орон горон эргэсний учрыг хэн хэн нь үл мэднэ. Гагцгүй нүүрлсэн энэ их аюулаас хэрхэн яаж мулдархаан бодоод олсонгүй. Ямар тач охин хөдлөд хол явахгүйг мэдсэн баясгалан урд хэвтэн эмчлүүлж байсан сэтгцийн эмнэлгийг зорилоо. Бөөм бичиг цаас тодорхойлолт шинжилгээгээд асуудал их гарах байх хэмээн эмээж очсон ч байдал эсрэгээр юм байв. Мишелийг харсан эмч шууд таних өөр нэг эмч үздэг хийж байх хооронд аавтай ярилцлаа. Баясгалан охиноо энд дэмжлүүлэхээр бас хамгаалуулахар авчирсан хэлбэл тэр магадгүй охиныхон хажуу өрөөнд хэвтэх үз. Ийм бодогдсон хамгийн ойр санаанд орсон шалтгаан хэлж өглөө. Хашгирч орлоод байд сууж болдоггүй. Хэд хоногоо сумыг аваад ирнэ. Та сайн тайвшруулах хэмжлэгээ юу л вэ? Тэр бүгдийг хийгээд өгөөч. Ганц охин минь болохоор хэцүү байх юм аа. Орхичхаж болохгүй юм. Гэж ирээд толгоогоо төшин шаналж буй дүр эсгэв. Эмчиж түнд нь үнэмшиж хэцүү шүү. Хэрэг би эргэтэн өвдсөн бол тэр дрон эмчилж гин. Ядчил бүрэн эмчлэх боломжтой. Гэтэл хүний сэтгэл зүй гэдэг чинь их нарийн учир чанцантай. Гарт баригдахгүй, нүдэнд харагдахгүй. Ийм юмэг л бид эмчлэх гэж энд байгаа шүү дээ. Та битгий санаа зов. Өнөөдөртөө сайхан тайвшруулаад онтолчихно. Харин та утсаа битгий салгаарай. Яаралтай асуудал гарвал тантай шууд холбогдох ёстой юм. Ойлголоо. Танд баярлалаа. Гээд дууссан ярианы төгсгөлд баясгалан эмнэлгийн үдээр гаргатан эмчээд тойл шилгэх мэд тусгал эд зүйлт өрөөнд битгий оруулаарай. Улам солиорчгож мэднэ шүү. Гэж захиад хариу сонсолгүй гарч одов. Энэхэн мөчөд эмчийн толгойд хэдэн хоногийн өмнө хагархай цонхоор үсэрч нас барсан сүрэлтийн төрх зурсгийн орж ирлээ. Охиноо найдвартай газар хүлээлгээд өгч гисэн. Эхнэр нь ажилдаа явсан. Өдөрнөөс өмнө энэ бүгдийг нэг тийш нь болгохоор алгаагаан хурдасгав. Тэр замаараа дэлгүүрээс багахан хэмжээгээр савлагдсан арх авч орцныхон үүдэн дээрээд нэг амсгаагаар хөнтөрч орхилоо. Нүдэн аниад нээхэд эргэн тойрон бүрэлзэж эргэлдэж байснаа хэдэн хормын дараа тогтов. Цээжинд нь цорыг амтагдаж чихлэх шиг санагдахад тэр мотойлыг л хаглаад хайчихъя л да. Тэгвэл болох үз гэж бодсоор шатаар дэш өгсөнгүй юм. Гэрийнхээ гаалгыг түлхүрдэн орж ирвэл эхнэр нь ажилласан хэдийн ирж гисэн энд тэнд тохож өргөсөн даавуу бүтээлэг зэргийг хуу татаж аваад эвхэн хурааж байлаа. Хамтын амьдралын туршилгаас үзвэл сэргэлэн урлаг бүртэн дуугаа хурааж нөхрөн айлгадаг зантай. Хэрв тэр баясгалантай ярих нь битгий хэл түүнийг нэг нүдээр энж тоож гаргахгүй байвал их л ууралсан гэсэн үг. Үнийг ч баясгалан сайн мэднэ. Эхнэр нь нөхрийгөө гаднаас орж ирэхэд мөн л энэ зангаар анхаарсангүй. Баясгалан эхнэрийн ирсэн байгааг харж тайвшраад ядчил хантай юмтаа гэж бодон хэсэг зогслоо. Уусан юм толгойд нь гарч улам их зоригжих үедэн өнөх үйлдэл төлийг санав. Гутлан тайлж
Унтлагныхаа өрөөг зүглэн алхахтан эхнэрийнхэн царай руу өнгийн харах гээд чадсангүй. Уурдаа байхад нь оолж хилдэвлэхэд сэргэлэн яснаасаа дургүй. Иймд баясгалан нэг их хүчилсэнгүй. Жижиг нүдэнд дугуйлж өгсөн зангааныхан дороос толийг тэмтчин авав. Ийм муу ёртой эд зүйлийг орон гэртэн эвдэж сүдгэх нь битгийхэл аль болох хурдан лавч гарахыг хийж гинэ. Толийг зүүн ангирийнхэн халаасандан хийгээд зожны өрөөгөр дайрч үүд чиглэн алхаж байхдаа нэг сонин зүйл анзаархан тэр. Сэргэлэн таав бүтээлгнүүдийг хумж дуусаад газраар нэг хөглөрсөн шилний хилтэрхүүнүүдийг хагарсан зурагтны нүүр болон ханын шүүгний толны орон дээр нааж байлаа. Баясгалан гайхаж хараад хана юу хийж байгаа юм бэ? Гэхэд эхнэр нь хариу дуурсангүй. Түүн рүү харсан ч үгүй. Баясгалан ахиад хараа наад бол ч одоо наалдахгүй хэрэггүй болсон. Мөн л тагдоогүй хийж байсан нь үргэлжлүүлнэ. Арга барсан баясгалан алхасаар явган суугаад толны хилтерхийг хормоо дээр хамж суусан эхнэрийнхэн мөрөн дээр гараан тавилаа. Сэргэлэн эргэж харав. Эхнэр нь биш байлаа. Үнсэн сарал царайт зовхгүй төрөлхөр алаг нүдээ огтгонч цавчихгүй. Тэр үзэр юм уу хаад царайтай амтны хамар нь тасарч унсан гэмээр хоёр нүхэл үлдсэн байв. Өвгээрэн хавийн анхаарыг сорж шунаглан амьсгалахад баясгалан руу харж араа шүтэн ярцайлхан инээлээ. Залуу зочин хойш унав. Хоёр тогоогоор газар малтан хойш нуруугаараа мөлхөх зураанч муу ёрын амтнаас нүдийн салгаж чадахгүй хэвээр. Өнөөх зүйл босч ирээд баясгалангийн өөдөөс алхахтан гараан сунган ямар нэг зүйл нэгэх мэт цангав. Тэр ярихын оронд мэнгэртэй хөгшин хүний цээж шиг хуржигнэн амьсгалж паржгэнсэн сонин чимээ гаргах юм. Хоёр гарынхын хураг цөм 3 дахь үеэр нь алханд нь тулгаад тастаад ижчихсан юм шиг хальтхан үзэгдэл. Тэр сунгасан гараан сарвалзуулан нэгсээр. Баясгалан болон тулж өвдгөн тэврийн сухтан хамаг тинхэгэрийн хашгирав. Төдөлгүй хаалганы цоож түлхүүрдэг чимээ гарч араас нь залгуулan "Хүүе, энэ гэр орон чинь юу вэ? Дайн болчихсон юм уу?" гэх эхнэрийнх нь уул галдах дуу гарлаа. Харин өнөөх муухай амт нь агарт ууссан янзтай орон мөргөө алга болж. Баясгалан эхнэрийн харсандан хачин их баярлаж түүнийг тэрч аваад хэсэг зогсов. Усан хулган болдлон хөлөрч хамаг биеийн тагжин чичрэх нөхрөн хэрхэснийг ойлгож ядаж байтал баясгалан "Яв. Ганаахын точоод байж бай. Бушуул. Толноос хол угаарай. Биш шил тол зурагт юу гэдгийг бүгдээс нь хол угаарай. Би шөндөө очино. Ирэхгүй бол охин дээр очороо. Эмлэгт байгаа шүү." гэж хэлээд зүрэн гараад явчихан тэр. Ямар нэг таагүй зүйл болсныг зөнгөөрөө мэдсэн сэргэлэн ч эзэнгүй гэрт ганцаараа үлдэхийг хүссэнгүйд нөхрийн хүн хэлснээр ахын хрууган явв. Баясгалан ганцаараа машина барьж явахыг хүссэнгүй. Голын эсвэл хоёр талын толинд нь өнөөх зэвхий цайвар царайтай муухай амтны дүрс тусвал тэр замын голд хэрхэн мэдэхгүй тэнэг илдсээр түүний гарт өргөднө гэж сэрэмжлэхтэн автобусны буудлын дээр хамгийн түрүүнд ирсэн автобусанд сууж өргөлөө. Энэ автобусанд цөөхөн хэдэн хүн тал талын суудлын дээр тарж суугаад хажуугийнхаа цонхоор хотын гудамжийг ширтсээр явцгаана. Баясгалан цонх руу айлвалга харахгүй гэж байна. Явсаар эцсийн буудлын дээр ирэхэд нар хэдийн шингэсэн байлаа. Хотын айлшим нэг загад ирчгээд гэр хорооллын гудамжны мухарт буух болсон баясгалан автобусны жолооч ихэд гайхан ширтэнэ. Өмсөн зөөснөр нь үзвэл яавч энэ хавийнх биш байтал энэ хүртэл ирчгээд боцогчгүй буугаад барин хашаан дүндур сарны жалга болсон залуугийн тухай бусад жолооч нартайхан хов болгон ярьж зогсон. "Ёстой сонин залуу юм аа. Та хэд энийг өрт нь харж байсан уу?"
Хэ өдөрт хар мянган хүн энэ автобусан сууж явахад алийг энэ дэр ихэвд. Хачин сониг хүмүүс их л байдаг. Уу ягав чи санаж гин үү? Нөгөө тарган залав гээд дэргэдийн зогсох хөдөөний байрыг нөхрийг нуудар аваа. Өнөөх нь инээ далдаж санаж байна. Кондуктор ах үеэс л гарч ирсэн нөхөр штэ. За орж ирээд л хөзөр нойтон селфидэг нойлын цаас гэж зарахгүй юм байхгүй. Тэрний ачаарч хэсэг зугаатай явсан шүү. Ганц юм нь маний хүн мөнгө төлж л үзээгүй юм да. Гэхэд нөгөөх нь харин тийм ээ. Зугаатай нөхөр шүү. Яг л танаа чиглэлийн баг юм шиг байгаа юм да. Гэхэд баясгалангийн сууж ирсэн автобусны жолооч. Тэр нөхрийг чинь бээж мэднэ. Хэд харж байсан. Тэгтийн саяны залуу сонирн байгаа үсттэй. Үгүй ямар хүн автобусаар явах гэж тийм сонин хувцастай эмэгтэй хүн дагуулж явж байдаг юм. Бүр нэг үнсэн тундаас ухаад гаргаад ирсэн юм шиг л сонин саарал царайтай. Би бүр толиндоо байн хараад л явлаа. Хоорондоо юу ч ярихгүй. Гэвэл нэг жолооч бас тийм шүү. Үгүй сая тэр хоёрыг алхаж байгааг нь харсан чинь. Үгүй яасан чи хийвгүй алхдаг юм. Чи ирэхэд л явчихлаа шүү дээ. Ингэхэд мөнгө төлсөн үү? Залуун төлөх шиг л болсон. Тэр хүүхнийг ч мэдэхгүй. Нэг том хараад л ороод суучихсан шүү дээ. Хамгийн хачин тэр замын турш цонхрууч тэр хамт яваа тэр залуу руу хааж хараагүй. Намайг харж байгааг мэдчихээд миний толинд намайг ойлгож ширтэд явсан шүү. Бүр бүхэлд нь замын турш. Чамайг их сонирхож дээ гэж нэг нь нарга надам хийснээрээ энэ яриа ингээд дууслаа. Гэсэн ч жолоочийн дотроос тэр харц ер гарч өгсөнгүй. Хэрв танд энэхүү зохиол таалагдсан бол та бүтэн хувилбарыг M-Book аппликейшнээр сонсоорой.